та нарт мөнгө хэрэгтэй юу асууд хүмүүсээс ямар ч настай хүмүүс бүгд хэрэгтэй гэдэг байна. Хидий гэхээр хич хариулж чаддаг байхгүй. Дандаа л нөгөө нэг хязгааргүй их гээл те төлөвлөгтөөгүй хүүхэд бол үр гэлэг юу яриад байгаа юм бэ энэ ч хайрын үндсэн дээр үүссэн хүүхэд бол ингээд төрхтэй юм аваад ирээл төрдөг үгүй болж таарж байгаа байхгүй. Дэлхийн банкны судалгаа яадаг Монгол Улсын иргэдэд хийгдсэн. Өнөөдрөө л хардаг. Монгол Улсын ихэнх иргэд бол өнөөдрийн талаар боддог. Маргаашийн талаар бол цөөхөн боддог. Зорилго тодорхой байх тусам одоо хүрэх боломж нь бас тодорхой болчдаг юм байна. Нэг нь болохоор мэдээж их мөнгөө заллуулж зүүм бол сандарна. Нөгөө хүмүүс нь яадаг гингүүд 10,000 төгрөг штэ 5,000 төгрөг 20,000 төгрөг одоо энэ дээр би өргөдлөгөөд яах вэ гэд нөлөө өрчдөг өөгшүүлчихдэг байхгүй. Баг дөнгөөр олон хүний заллаад ирэнгүүт тэр бумгаар авчиж байгаа. Сайн мэцхан үзэгчдээ Insights podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бидний энэ удаагийн дугаараар Монгол банкны санхүүгийн боловсрол харилцааны газрын ахлах мэргэжилтэн нургуул ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёулаа ярилцахынхаа өмнө ерөнхийдөө та өөрийнхөө танилцуулгыг ерөнхийдөө товчхон үзэгчдээ өргөд хоёулаа яриагаа эхлүүлье гэж бодож байна. За нав нургуул гэдэг банкны салбарт одоо 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Төгсөөд Монгол банкнд ажилласан, ажилласаар л байна. Тэрнийхэн дийлэнх хугацааг бол яг иргэдийн санхүүгийн боловсролын чиглэлээр ямар бодлого одоо баримтлах уу, яах уу, тэгээ харилцааны чиглэлээр дотроо бол нэлээх одоо шилжиж ажилласан. Мерч зарчмаар шилжиж ажиллаад одоо ингээд 19 дэх жилдээ ажиллаж байна. Боловсролын хувьд болохоор Москвад сурч исэн. Тэгээд магистраа бас санхүү эдийн засаг, тэгээд Солонгос магистраа хийсэн. Баярлалаа. Тэгэхээр ер нь манай подкаст өмнөх дугаарч гэсэн ер нь Монгол банкнаас гэдэг мөнгөний бодлогын талаар ч гэсэн ер нь ярилцчихсан. Тэгэхээр ер нь Монгол банк гэдэг өөрөө яг хөө мэдээж нь одоо мөнгөний бодлого хэрэгжүүлдэг гэдэг утгаараа ингээд үндсэн институт болон явж байгаа. Гэхдээ одоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, за санхүүгийн доктортой байдлыг хангах гэдэг үндсэн чиглэлийнхаа хажуугаар мэдээж нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэл бас анхаарал ажиллаа явж байдаг тийм. Тэгэхээр ер нь яг энэ одоо хамгийн сүүлд бас энэ дэлхийн мөнгөний 7 хоног гэдэг аяныг хэрэгжүүлээд явж байна. За энэ мэтчлэн ингээд яг санхүүгийн боловсрол чиглэлд анхаарал ажиллах нь яг магадгүй мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд ямар одоо тус дэм болдог вэ? Ер нь яагаад энэ чиглэлийн одоо асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болдог вэ? Яг зөв. Тэгэхээр санхүүгийн боловсролын ажлыг Монгол одоо төв банкуд хийгээд байгаа юм байг асуудал аягүй хэрдэг. Тэгэхээр өөр хин хийх гэдэг асуулт бас өмнөөс нь тавьдаг байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө санхүүгийн суур мэдлэг гэхээр хүмүүс нөгөө тоо гэхээр л айгуу цухтдаг. Тэгэнгүүт төв банк яагаад манлайлаад одоо чиглүүлээд удирдах хэрэгтэй юм бэ гэхээр нийт дэлхийн ерөнхийдөө 183 орчим улсаас одоо санхүүгийн боловсролыг бодлогыг баримтлах одоо чиг үүргийн одоо хэрэгжүүлдэг юм байна л да. За тэгээд 183 улсын 300 орчим байгууллага гэдэг. Үүнээс нь бараг 193 орчим нь төв банк. Тэр төв банк өөрөө доктортой. Төв банкт одоо үйл ажиллагаа нь бол хамаагүй тогтмол доктортой, бодлогоноос удаан хугацаагаар хэрэгждэг учраас ерөнхийдөө төв банкуд бол яг ингэ санхүүгийн суур мэдлэгийг одоо түгээх ажлыг бол хариуцдаг юм байна. Тухайн улсын эдийн засгийн доктортой байдлыг хангахад мэдээж иргэд маань ямар нэгэн санхүүгийн суур мэдлэггүй байх юм бол бодлогыг дэмжиж чаддаг. Энэ зөв бодлого гараад байгаа юм уу? Энэ буруу бодлого хэрэгжээд байгаа юм уу те? Тэгэхээр зарим төв банкуд болохоор илүү эдийн засгийн чиглэлээр явж байдаг. Зарим одоо улсууд болохоор илүү санхүүгийн боловсрол чиглэлээр явж байдаг. Тухайн улсын онцлогоос шалтгаалдаг. Монгол улсын хувьд болохоор ерөөхдөө одоо төрөөс мөнгөний бодлого баримтлага үндсэн чиглэлгээд үндсэн баримтчиг байдаг. Жил болгон бид саналаа өгөөд өргөн бариад батлуулаад хэрэгжээд явж байдаг. Тэгэхээр яг энэ үндсэн одоо баримтчигт бол 2009 оноос эхлээд бол дурддагдсан байдаг. Бид нар ярьдаг шүү дээ хүлээлтийг удирдах бодлогыг тий одоо эдийн засгийн хүлээлт ямар байх юм гэдгийг бол удирдах. Тэгвэл удирдахын тулд юу хэрэгтэй гэдэг гэхээр тодорхой хэмжээнд мэдлэг хэрэгтэй юм байна. Одоо инфляц үсгэд миний хадгаламж авах үлээ. Зээлийн хүү ингээд би авах үлээ. Авах юм уу, хадгалах юм уу гэдэг шийдвэрүүдэд нь зориулахад одоо санхүүгийн доктортой адилхан хангах зайлшгүй одоо санхүүгийн мэдлэг бол хэрэгтэй байна гэж үзэж авдаг. Тэгэхээр та сайн хэллээ шүү дээ. Ер нь тухайн улсын онцлогоос шалтгаалдаг гэдэг. Тэгэхээр ер нь ингээд яг иргэдийн санхүүгийн боловсрол талаас нь ингээд хараад үзэхээр манай монголчуудын онцлогийг харахаар за монголчуудын онцлог жаа ер нь ингээд ерөнхий нийгмийн одоо хэв шинж байгаа байдал нөхцөл байдлыг харахаар энэ санхүүгийн залилантай холбоотой асуудал айгу манай нийгэмд байх шиг байна л да тий. Цагдаагийн ерөнхий газрын ингээд мэдээлэл статистик байна л да энэ чинь 2025 онд нийт цахим залилангийн улмаас бол нэг
694 тэрбум. За бараг л 700 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж байна. За энэ нь бол ерөнхийдөө сүүлийн 5 жилд бол нэг 296% өссөн үзүүлэлт болж байгаа юм байна л да. Тэгэхээр ер нь бол бас энэ одоо нийт одоо заллах гэмт хэрэг дотроо 89.8% нь банкны данс ашигласан ийм одоо үзүүлэлттэй явж байгаа юм байна. Тэгэхээр ер нь яг энэ төрлийн санхүүгийн заллалтай холбоотой энэ гэмт хэрэг одоо хэрэгүүдийг яагаад ингэж манай улсад илүү давамгай байгаад байна. Магадгүй одоо иргэдийн санар сэрэмжтэй байдал бас сул байгаад байна уу те. Энэ дээр одоо та мэргэжилтний одоо зүгээс дүгнэж хэлвэл. Тэгэхээр нэг санхүүгийн суур мэдлэг гэж бид нар ингээл айгу ингээ ярахаар хүмүүс мэдээч байгаа юм шиг те мэдсэн мөртлөө тоохгүй байгаа юм шиг байгаад байдаг л та. Тэгэхээр айгүй нэг юм энгийн юм шиг мөртлөө амьдрал амар хэрэгтэй сэдвүүд байдаг. Тэгэхээр одоо мөнгөө бид нар яаж удирдах вэ гэхээр эхлээл зорилготой мүү. За тэрэндээ зориулсан төлөвлөгөөтэй мүү. Төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх аргачлал нь байд юм уу гэл одоо ингээл суур сэдвүүд олон юм байдаг л да. Хадгаламж, хуримтлал, зээл, хөрөнгө оруулалт гэсэн сүүлийн үед ялцчихгүй финтек ороод ирсэн. Финтек гэдэг нь өөрөө яг нэг ковидын дараах те бүгд захим руу шилжчихсэн. Хулгайн гэмт хэрэг бол одоо үнэхээр ашиггүй болчиход байгаа байхгүй. Хулгай хийжснээс гээд баригдах уу гэж айжснаас баг одоо захимаар одоо ингээ 5 өнийг л урьдчихад амар хөнгөтэй болчихж байгаа. Дээрээс нь одоо даяаршчаад байна. Интернет одоо нээлттэй болчиход байна. Мөн одоо яалтчгүй санхүүгийн үйлчлэгээ өөрөө захимжаад эхэлсэн. Тэгэхээр яалтч чиний хэлж байгаа тонор зөв. Энэ бол одоо үнэхээр анхаарахгүй байхын аргагүй сүүлийн үед одоо санхүүгийн суурь мэдлэгийн одоо сэдвүүдийн дунд ялангуяа одоо энэ захимлын хувьд одоо маш ихээр одоо нэмэгдэж байгаа. Бид нар одоо санхүү одоо цадын ерхий газартаас хамтарч ажилладаг л тань тоонуудыг авдаг. Жил болгон л нэмэгдээд байна. Тэгээ яах вэ гэдэг дээр бүгд гацчихж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд суур шинжилгээ хийгээд үзсэн юм байна л да. Бодлогын ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр одоо бид нар одоо чи ч гэсэн банкны харилцагч байгаа, би ч гэсэн банкны харилцагч байгаа да тий. Чи мөнгөө хүссэн үедээ гаргаж авах эрх чинь чанд байгаад байна тий. Тэнгүүд бодлогын арга хэмжээг энэ чинь ловерштэй гэдэг мөнгөийг чинь гацаачдаг. Тэнгүүд би ловер биш гэдэг мэдчихэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хоёр талтай байгаад байгаа юм байна. Тэгэхээр бодлогын арга хэмжээ авахт нь мэдээж ловер дуулсан тохиолдолд бол яг нь цааш нэг банкны данс ярьж шүү дээ. Тэрийг зарцаах гэж яриад байгаа тий. Үнэхээр яг энэ ловер нь тогтоогдчихвол нөгөөдөр яг эсэргээрээ хин өөрийгөө хамгаалмаар иргэн өөрөө л олж тараад байгаа. Банкуд хамгаалах гэж оролдоод байна одоо тий. Төв банкны тухай одоо хуулийн дээр хүртэл заалт байдаг. 5-ын 7 дээр үйл ажиллагааны тэрэн дээр болохоор банкны харилцагч, хадгаламж, эзэмшигчдийн их ашиг хамгаалах гэж байгаа. Тэр энэ дээр бол бид нар хэн шалгалт хийдэг, бас энэ соёнгийн гэрүүлэх ажлууд бол яг энэ үндслэлээр явж байгаа байхгүй юу? Тэгэхээр эцсийн хэрэглэгч маань хин бэ гэхээр иргэд маань өөртөө мэдлэггүй болмаас тий энэ хурдцтай өсөж байгаа финтекийг ашиглаад дээрээс нь маш сайхан амлалт өгж байгаа тэр ловерчдын үгэнд итгээд тэгээд мөнгө өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь ингээд хэрэг гарсны дараа асуудал үүсэхээс өмнө урьдчилаад хүмүүс өөртөө тэр хэрэгээс одоо наан таньж мэддэг болох, тийм мэдлэгтэй болох хоёр хуваагддаг юм байлээ. Тэрийг ингээ анзаарахаар нэг нь болохоор мэдээж их мөнгөө заллал зүүн бол сандарна. Нөгөө хүмүүс нь яадаг гингүүд 10,000 төгрөг штэ, 5,000 төгрөг, 20,000 төгрөг одоо энэ дээр би өргөдлөгөөд яах вэ гэд нөлөө өрчдөг, өөгшүүлчихдэг байхгүй. Тэнгүүд арга нь бүр найрсаад эхэлчихэж байгаа байхгүй. Би их дүнгээр нэг хүнийг заллах юм уу, бага дүнгээр олон хүнийг заллах юм уу. Тэгээд яг ингээ хараад үзэхээр бага дүнгээр олон хүнийг заллаад ирэнгүүт тэр бумгаар авчиж байгаа. Ер нь бол. Тэгэхээр ер нь мэдээж цахим орчинд ингээд заллангийн хэрэгүүд үүсэж байна. Ихэнх тохиолдолд магадгүй ингээд яг хуу хүмүүн рүү чиглэсэн ингээд ерөнхийдөө ингээд нас бий гүйцэн хүмүүс магадгүй ингээд ойлгоод ах шиг байна л да ийм санхүүгийн зайлуу үсэт байна. Гэхдээ нөгөө талдаа бас хүүхдүүд байгаа штэ тий. Мэдээж ингээд одоо янз бүрийн одоо сошиал сувгууд ашиглаж байна. Эсвэл магадгүй нөгөө нэг интернет орчинд тоглодог тоглоомн дээр нь бас янз бүрийн санхүүгийн гүйлгээнүүд хийгдэж байдаг магадгүй. Хүүхдүүд рүү чиглэж байгаа янз бүрийн одоо ийм санхүүгийн заллангууд ямар байдаг, ямар төрлөөр хийгддэг. Хүүхдүүд ер нь ямар хувь ойлголттой байдгийг тэр талаас нь харуул. За ер нь тэгэл одоо интернет байгаа орчинд чи ерөөхдөө насыг бол харгалзахгүй шүү дээ. Бүгд л гэсэн үг шүү дээ. Тэгээд хүүхдүүдийн хувьд ямар байдаг вэ гэхээр одоо чи ярилцлагын ихэнд бол ярьжсэн те Global Money Week буюу дэлхийд даяараа одоо ингээд яг өдөрт одоо л яг ингээд мөнгөний 7 дэлхийн мөнгөний 7 хоногийн одоо сүүлийн 7 хоног явж байна Монгол Улсын хувьд. За тэгэхээр энийг жил болгон бид нар ямар сэдвээр явах юм бэ? Урайн ямар авах вэ гэд OECD буюу олон улсын одоо эдийн засгийн хөгжлийн хамтын байгууллагаас чиглэл гардаг. Сүүлийн 2 жилийг би бол анзаархад дандаа санхүүгийн лувер гэдэг байхгүй. Тэр лувер маань өөрөө ингээд цаг тутамд шинжлэгдээд байна.
технологийн хүчээр тэгтээ нэг юм нь бол тодорхой аргачлан тодорхой байгаа байхгүй. Тэгээ үр дүн тодорхой байгаа байхгүй. Ерөөсөө юу гэж л уурдах юм хэрэг эргэтэн гэж юм биш шүү дээ. Мөнгө чинь л уурдна гэсэн үг байхгүй. Тэр иргэд маань ерөөхдөө юуг анхаарах хэрэгтэй гэхээр мөнгө л нэгчлээвэл бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Одоо яг гэгүүллээ гэл те. Бага насны хүүхдүүдийн хувьд бол яадаг вэ гэхээр нэгт эцэг гэхийн хяналт бол байхгүй гэж харна. Яагаад тэгэхээр одоо бид нар ч юм бол хүүхдүүдэд карта өгчээд байна шүү дээ. Карт гэдэг чинь хүүхдийн карт очлоо одоо нэвтэр хит толь шүү дээ. Интернет уртлын картны дугаар өглөө, артлын CVC код өглөө. Тэгэл бүх данс нэгтчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд маань яг нэг илүү яг луур заллин гэх бол үнэхээр ялахгүй гол нь хүүхдүүд юунд илүү өртөмтгий байдаг вэ гэхээр одоо нэг мөрөгтэй тоглоом гэх мэтчлийн өмөр бол ордог. Яг санхүүгийн луурд хүүхд орсон ч тэрийг одоо хилдэггүй. Тэгэхээр бид нар бол яадаг вэ гэхээр урдчилсан байдлаар ерөөхдөө юм заллингууд байдаг шүү гэдэг утгаар нь бол хэлдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ заллингийн төрөл хэлбэр ямар ч байдлаар ингэж байж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг мэдээж зарим хүмүүс магадгүй мэдээж магадгүй одоо фишинг гэдэг ч юм уу те нэг имэйлээр захим имэйлээр ингээд одоо хүнд мэдэгдэхгүй цаана ингээд нууц байдлаар ингээд линк үсгэсэн ч юм уу те ингээ харахад ингээд нэг бодиттой юм шиг мөртлөө худлагаасаа нэг тийм имэйл ирчдэг тэрийг хүмүүс санаандгүй дараад орчдөг тэгээ залтанд орчдөг гэдэг ч юм уу тиймэрхүү жишээнүүд айгүй их байх шиг байна. Тэгэхээр ер нь яг яаж энэ санхүүгийн луувар явах гэдэг шүү, заллин явах гэдэг шүү гэдгийг хамгийн түрүүнд ингээд мэдэж болох, таньж болох тийм аргууд юу байж болох вэ? Түрүүн хэлсэнчлэн ингээд байнга апдейт буюу нэм ингээд шинжлэхдээ л ээждэг те. Анх бол зөвхөн фишинг буюу бид нэр илүү загасчлах шүү дээ. Хин нэг нь л одоо энэ загснуудынхаа нэгэнд дэгэнд орно гэдгсэн бол одоо сүүлд бол спэр фишинг болсон. Тэр нь юу гэсэн үг вэ? Яг чам руу багаараа довтлох гэсэн. Тэгэхээр чи тэр кнопкийг дарах хүртэл одоо нэг талаас нэг хүн ярина, нөгөө талаас нөгөө хүн ярина, үнцгүүд нөөр болно. Гэхдээ багаараа ажилдаг мэдчихлээ. Ерөөхдөө аргачлал бол ерөөхдөө дандаа шинжлэгдэж явдаг. Гэхдээ сая нөө хэлсэнчлэн нөгөө нэг үр дүн айгуу тодорхой мөнгө л нэгчлээ бол тий. Нөгөөтэйгөр бидний бас нөгөө нэг мэдлэгийн төвшин бас байгаад байна л да. Банк санхүүгийн байгууллага хизээж таныг одоо жишээлбэл линкер дараад ингэнүү гэдэг юм байхгүй шүү дээ. Чи одоо харилцагчийн нууцлал явагдаж байна тий. Тэгэхээр хамгийн ихний одоо чиний хэлээд байгаа нөө өсөд байгаа юу гэхээр бид нар линкийг л харах хэрэгтэй байна. Яг зургийг бол одоо AI хөгжсөн. Айгуу сайхан борог сайтыг бүтээч чаддаг, дуураймал сайтууд байж болдог. Гэхдээ линкэн дээр одоо тэр өргөтгөлийг харах хэрэгтэй. Тэрэн дээр S үсэгтэй бол баталгаажсан байх гэх мэтчлэн аргачлал бол байдаг. Мэдээж одоо энэ тэгэхээр таны хэлж байгаачлан те энэ санхүүгийн залиланд өртөхгүй байх, улуурт өртөхгүй байх, нэг суур нөхцөл нь өөрөө тухайн иргэн санхүүгийн мэдлэгтэй боловсралтай байх нь чухал болоод байна. Тэр нь яг хамгийн одоо иргэдийн ингэ заавал мэдэх шаардлагатай энгийн нэг тийм санхүүгийн боловсролын ойлголтууд яг юу байж болох вэ? Та бас хэллээ сая одоо дэлхийн мөнгөний 7 хоногийг ингэ айныг хэрэгжүүлээд явж байна. Энэ одоо илүү бага насны хүүхдүүдэд, залуучуудад одоо чиглэсэн арга хэмжээнүүд хийж байна гэж тэ. Тэгэхээр яг энэ айны хүрээнд ч гэсэн яг ямар хуу одоо арга хэмжээнүүдийг хүргэж байгаагаараа бас тэр одоо боловсролыг дэвшлүүлэхэд анхаарч байгаа вэ? Энэ талаас нь та Дэлхийн мөнгөний 7 хоног яалтчгүй одоо тухайн жилийн тренд буюу энэ жил яг юунд дээр анхаарах хэрэгтэй мэ гэдэг чиглэлийг биднэрт өгдөг байхгүй. Тэгэхээр ганц улс биш олон улс яг энэ чиглэлээр яваад байна гэд. Энэ жилийн одоо 2026 оны ураа уг болохоор мөнгө ухаалгаар удиртай гэдэг. Яагаад ухаалгаар удирдах вэ гэдгсэн чинь сүүлийн үеийн хүүхдүүд ч одоо манай Z Alpha гэдэг тэ илүү залуу явж штэ. Хүнтэй харилцах байгаа юм байна. Илүү AI тэтгэж байгаа, илүү ChatGPT-гээс одоо зөвлөгөө аваад байна тий. Тэгэнгүүт яг санхүүгийн асуудал бол хүн болгон тохиолдсон шүү дээ тий. Би юм авах гээд байна. Нэг бол би банкта яаж үйлчлэхээр хүүхдэд ичээд ярьдгүй юм байна. Тэгэнгүүт энэ жилийн онцлог нь юу вэ гэхээр одоо зөвлөдөг байя. Хүүхдүүдийг нээлттэй одоо энэ банк санхүүгийн байгууллагууд чинь та нарын төлөө ажиллаж байгаа шүү. Та нар ингээд надаа яг ямар бүтээгдэхүүн хэрэгтэй юм бэ гэдээ асуудаг хэмжээний болох хэмжээний одоо бид нар илүү нээлттэй байгаа л да. Энэ жил бол яг нөө AI-д итгэждэг те буруу одоо тэр нэг цахимаар нэг одоо залан яваад байдаг те яг хинэн зөв яриад байгаа. Одоо жишээлбэл годомжинд гараад Монгол анхи үйдэг гэх юм бол мэдгүй шүү дээ.
Тий. Тэнгүүд яг тэрийг илүү зөөлөх утгаар бид нар илүү зөвлөх талаар мөнгө ухаалгаар удирдъя гэдэг урай авиг бол энэ жил гарсан байгаа. Энэ чиглэлээр мэдээж одоо нөгөө талтай ашигтай байх хэрэгтэй байдаг шүү дээ. Юм чи аливаа нэгэн байдлаар тий. Тэр иргэн үе ямар байх хэрэгтэй маа гэхээр нэгт аливаа нэг мэдээлэл 3 сарсараас ингэ баталгаажуулъя тий. Нэгт мэдээж ChatGPT ч юм уу алгүй AI ашиглаж асууж болно маш товч тодорхой явцдаг тий. За дараа нь яах вэ гэхээр яг зохицуулагч байгуулгын юу гэж Тэ одоо би ямар бүтээгдэхүүн авах чаа сүүлийн нэг аппликейшны зээлнүүл аягүй байгаа даа шүү дээ. Тэгэл оюутан хүүхдүүд маань аягүй ашигладаг. За тэгвэл тэрний ард юу байна гэхээр мэдээ зээлийн мэдээллийн сан хөндөгдөж идэг. Тэр хүн сайн зээлдэгч байх уу гэл тэр өөрөө та яг ямар санхүү эрхлэгч байх вэ гэдг нь л тухайн үнээс л шалтгаалаад яваад байна. Гэхдээ тэрийг бас асуудаг байя. Бид нар хацахгүй шүү дээ. Бид нар захинахгүй те. Тэгэхээр ч нэг ээж аваад ч гэсэн хөлцөнгөө бай. Яг бодлого боловсруулж байгаа бодлого хэрэгжүүлж бидний хувьд юу яадаг вэ гэхээр хүүхд өөрөө айгу нээлттэй. Яг боцноо ярьж чаддаг. Сүүлийн үеийн ялангуяа одоо энэ залуу одоо үеийнхэн бол айгуугаа мэтгэлцэх дуртай. Би нэг юм олоод мэдчихлээ гэл те. Тэрийн сайхан сонсоод айгуугаа чиглүүлэх буюу зөвлөх хэрэгтэй байна гэдэг чиглэл бол ингээ гараад явж байгаа гэсэн. Тэгээд яг суур юм юу юм бэ гэдээ одоо асуусан шүү дээ. Тэгэхээр айгу ингийн. Ер нь чи ажиллах ихтэй төлөвлөдөг үү? Төлөвлөнө. Төлөвлөхөөр чамд амархан байдаг уу? Тухайн үеийнхээ ажлын ачаалтаас л ер нь болох байх. Гэхдээ ингээд төлөвлөхөөр чи дараа ингээд чеклист чек гэж явдаг. Тэгэхээр энэ амар эвтэйхэн тий. Тэгэхээр суур зарчим бол ерөнхийдөө эхлээд зорилгоо тодорхойлъё. Яагаад тэгэхээр бид нар ингээд би ингээд хичээл заах болгонд асуудаг байхгүй. Та нарт мөнгө хэрэгтэй юу асууд хүмүүсээс ямар ч настай хүмүүс бүгд хэрэгтэй гэдэг байхгүй. Хидий гэхээр хич хариулж чаддаг байхгүй. Дандаа л нөгөө нэг хязгааргүй их гэл те. Тэгэхээр юм тодорхой байх тусам одоо зорилго тодорхой байх тусам одоо хүрэх боломж нь айгүй одоо бас тодорхой болчдаг юм байна. Тэнгүүд бид нар бол ерөөхдөө одоо ингээл амар гоё ярьдаг ш хүмүүс ингээл мөрөөдлийнхэн төлөө, зорилгынхэн төлөө. Гэхдээ магадгүй ч гэсэн ингээ өөрөөсөө асуугаад үзэр миний яг зорилго юу юм бэ? Тэр зорилгын ард санхүү явж байгаа шүү дээ. Мэдээж зөвөр нэг зорилго авах суралцсан гэдэг чинь өөрөө ч арднаас яах нь мөнгөнд байгаа шүү дээ. Тэгэхээр санхүүгийн зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй байна. Маш энгийн юм шиг мөртлөө одоо Дэлхийн банкны судалгаа яадаг Монгол Улсын иргэдэд хийгдсэн. Бид нар яадаг вэ гэхээр өнөөдрөө л хардаг. Монгол Улсын нэг ихэнх иргэд бол өнөөдрийн талаар боддог. Маргаашийн талаар бол ерөөхдөө айгүй цөөхөн боддог гэж гараад байгаа байхгүй. Тэгвэл яг эсэргээрээ одоо хөгжсөн орны хүмүүсийг харах юм бол бүхэн төлөвлөгөөтэй явж байдаг. Би одоо нэг Англид нэг очиод яг юм судалгаа хийгээд явж байхад шокнд орж исэн. Юу вэ гэсэн чинь төлөвлөгтөөгүй хүүхд бол үр гэлэг юу яриад байгаа юм бэ? Хайрын үндсэн дээр үүссэн хүүхд бол ингээд төрхтэй юм аваад ирээл төрдөг үгүй болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр Солонгос нэг хүүхдийг өсгөхөд 16 нас гэж бид нэр тооцож байгаа шүү дээ. Тэгэхэд л 500 сая вон ордог гэж байгаа байхгүй. Бүр тийм судалгаанууд нь байж идэг. Тэр бүх юм төлөвлөгдсөн байх юм бол ер нь айгүй тодорхой юм байна. Нэгт. За хоёрт яах вэ гэхээр төлөвлөснийхэн дараа бид нэр өрхөдөө за хоримтлах юм уу? За зээл авах юм уу? Хөрөнгө оруулах юм уу? Эрсдэл гаруул яах юм бэ? Гэт эрсдэлж өөрөө даатгалаагаад энэ шилжүүлэх ч юм уу тий. За тэгэнгүүт санхүүгийн лавьер бол сүүлээд ороод ирсэн. Финтек маань өөрөө ороод ирсэн. Финтекийн зөндөө үйлчлэгнэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь бас орж ирсэн байгаа. За тэгээд мэдээж татварын талаар бид нэр ойлголттой байх хэрэгтэй юм байна. Тэгээд гих мэтчлэн дандаа суур одоо юм одоо сэдвүүдийг л илүү одоо аргачлаар л заадаг юм да. Нэг талаасаа ингээд сурагчдыг одоо бага насны хүүхдийг багаас нь яг ингээд санхүүгийн харилцаанд орох талаас нь яг ингээд зөв чиглэлт нь залах маш чухал болж байна тий. Тэгэхээр энэ талаас та бас хэллээ сая ингээд ерөнхийдөө хүүхдүүдэд эцэг эхийн одоо хяналтаас ахуулаад ингээд дэмжлэгийг өгөх шаардлагатай. Мэдээж ингээд харуул ингээд насны бүлгээр нь харуул за яг магадгүй ингээд залуучууд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс өссөн үсээгөө ингээд одоогийн нийгэмд те мөнгөө тодорхой хэмжээнд ингээд зарцуулах удирдах ингээд зан төлөвт бас суралцаад явж байгаа байх. Тэгэхээр яг нэг шаардлагатай бүлгүүд нь магадгүй яг нэгдүгээрт хүүхдүүд бас магадгүй миний бодлоор ингээд одоо өмнө нь ингээд бидний ярьж байгаагаар одоо социалист нийгэмд ингээд яг эд хөдөлмөрлөж исэн одоо бидний ээж аав эмээ өвнөр байгаа шүү дээ тий. Тэдгээр хүмүүс яг энэ зах зээлийн одоо ингээд одоо зах зээлийн нийгэмд яг санхүүгийн харилцаанд орох одоо байдал ерөнхийдөө ямар байгаа вэ? Тэдгээр хүмүүсийн зан төлөвийг өөрчлөх одоо боломж бололцоо хэрэг гэдэг вэ? Наач айгу
хэцүү мөртлөө айгүй зөв бас асуулттай. Нэг улс орон болгон өөрийнхөө яг юм бодлогыг тодорхойлдог гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр Нидерланд бас болохоор яг нэг тэтгэврийн тэтгэвэр гэдэг сэдв маань хамгийн онцлог байдаг. Яагаад тэр хамгийн сайн тэтгэврийн системтэй байхгүй тэд нэр. Тэгэхээр тэдний их хэвтэй ярих тэтгэврт гарахаасаа өмнө бид нар яах ёстой гэдэг сэдвийг ярьдаг. Монгол улсын хувьд болохоор бид нар илүү залуу улс. 15-аас 35 нас бол дийлэх иргэдийн маань дийлэх нь байгаа шүү дээ. Хүүхдүүдийг мэдээж бид нар сургалтын системээр ингээд бариад авчих юм байна тий. Тэнгүүд хоёул ингээд өнөөдөр ярилцж байгаа шүү дээ. Тэнгүүд чи ингээд нэр ингэх ёстой мэн гэсэн мөрлийн өнөөдөр л бодлоо гэхгүй юу? Ер нь бол за тэнгүүд би чамтай яг 3 удаа ингээд уулзгаалганда нөгөөт чи юу илээ гэл ингэх юм бол нэрээ тийм юм байна гэд нөө хандлагын өөрчлөлт гэж ярьдаг байхгүй юу? За тэр хүн хизээ хандлагын өөрчлөлтөнд ордог гэхээр насанд хүрч одоо чиний хэлээд байгаа те эцэг их манай нөгөө социализмын үеийн хүмүүс гэхээр 5 жилээс наашгүй. Тэгтээ байнга штэ тогтмол тэр мэдээллүүдийг авч явах юм бол хандлага гэдэг чинь би өглөө болгон босоод ус уудаг гэдэг сэдвийг л яаж хүргэх вэ гэхээр жиглэл ус уух надаа ийм ач холбогдолтой байдаг те. Дараа нь ус уугаал эхлэхээр нэрээ гоё болоод эхэлж ингээл царай марин гайгүй болоод эренгүүдний зүгээр юм байна те. За тэгвэл дараа нь л автомат болчихдог байхгүй. Тэр энэ хандлага бол ерөөхдөө нэг хүн төлөвшөхөд бол хүүхдүүдэд бол нэгээс 2 жил ах болоо. Яг хүүхдүүд айгүй урт авчдаг. Яг юм насан турш хүмүүс болохоор мэдээж дадал суухад бол хугацаа шаарддаг. Тэгэнгүүт бид нар яаж бид нар үр дүн өсөд шүү дээ. Яг манай улсын онцлог бол энэ залуу хүмүүс байдаг учраас илүү залуу чиглэл рүүгээ төлөв илүү төхөм ажилдаг гэх юм да. Энэ утгаараа ерөнхий боловсролын сургууль бизнес судлалын хичээлэдэг. Энэ хичээл маань болохоор сонгон судлах хичээл. Тэгэхээр аль сургуулийн ахлах ангийн 10 дугаар анги 11 12 сонгож болдог. Өнгөрсөн хугацаанд бид нар яг хаана алдсан байсан байга бодсон чинь хүмүүстүүд нөө ач холбогдлыг мэдэхгүй юм бизнес судлалыг гэж бодоод өнгөрцөн. Сүүлийн үед яг нөлөөллийн ажлууд хоёулаа ч ярьж байгаа бас тодорхой үнд хүрэн шүү дээ. Тэгэхээр энэ чинь миний төлөө игдэж байгаа юм байна шүү дээ гэд тэгэнгүүт сонгодог болоод эхэлж байгаа. Энэ жилийн 9 сараас бүр хөрхөн 1-5 дахь ангид орж эхэлж байгаа. Би Монгол хүн гэдэг айгаа. Нэг мэдсэн чиг би бүр боловсролын юм болсон байгаа даа. Би эдийн засгч ээж. Тэгэхээр энд болохоор яах вэ гэхээр сэдэг нэг мөнгө. Гэхдээ яг насанд нь тохируулаад за бага хөлт юу мэдэх хэвээр юм мөнгөтэй танилцах хэвээр юм байна. Оюутан юу хийх хэвээр юм гэхээр мөнгийг ямар чиглэлээр ашиглаж болох юм бэ гэх мэтчлэн. Тэгэхээр 10 жилийн сургуулиудаар бол ингээд явагдаж байгаа. Энэ бол тууштай явагдчихна гэсэн үг. Тэгэхээр яг чиний асуулт үлдээд байгаа байхгүй юу? Тэгвэл ахмад хүмүүс маань яах юм бэ гэх тээ. Аюу хэцүү, хариулахад хэцүү тий. Яагаад гэвэл ахмад хүмүүс ч аюу манайхан ч бас жоохон дураараа шүү дээ тий. Тэгэл би тэтгэврээ яах нь миний ирэх гэл тий. Тэнгүүд төв банкнаас болохоор зээлийн үр орлогын харилцаа гэж эцэд тэр бол харилцагчийн төлөө хийгдэж байгаа үйлдэл агаад байгаа шүү дээ. Бид нэр ерөөхдөө нэг тийм л юм хийдэг. Эцсийн үйлчлүүлэгч харилцагч байгаа тий. Тэгэхээр тэрийг ойлголт хэцүү. Магадгүй тэгээд нөгөө ингээл цаг хугацаал харуулна. Мэдээж зүгээр хайж болохгүй тэр хэсгийгээ ч гэсэн бид нар байнга гэж тойглоод авч яваад хөшөө хүмүүс болохоор яадаг гэхээр ингэ тийм байна. Нэг сонирхолтой жишээ. Тэтгэврээ картаар авах нь очтдгүй. Яг л бичлэн очдог гинэ. Тэгэхээр тэр үед хүн дөнгөж карт би ч нөгөө олон жил ажилласан динзавар гэдэг утгаар карт авахад яагаад авдаггүй юм бэ гэхээр нэг бие биенийг нас барсан эсхийг бараг шалгаж уулцдаг гинэ. Тэр касн зогсож байгаа нь. Яагаад тэр нэг хөвшин хүмүүс чинь тэгэл ингээл нөгөө зурдаараа ингээл өнгөрн тэ. Тэнгүүт касн дээр ихээр яг ингээд биенийг харж баярлдаг. Бас нэг юм онцлогтой мөлий. Одоо л тэхээ болсон. Одоо л манайхан бол нэлээд нийгмийн харилцаанд орох нэг юм. Яг үнэ тийм нөгөө нэг орой олон шатраа тоглолдог, даамаа тоглолдог гэдэг шиг банк ч өөрөө бас соёл юм байна гэдгийг бас олж мэдсэн. Бас сонирхолтой үнцэн байна. Тийм. Гэхдээ яг хандлагын өөрчлөлтөнд бол ерөөдөө нэг 5 жил гэхэд болоо. Тэгэхээр та бас сая ярианда хэллээ ингээд янз бүрийн нөлөөллийн ажлууд ингээд Монгол банкнаас ч юм уу хэрэгжүүлээд явж байгаа мэдээж олон улсын байгууллагуудын чиглэлээр ч юм уу те. Тэгэхээр өмнөх жилүүдэд бас миний санаж байгаагаар ятгах тусам нягтал гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү уриалал цонгодтой ингээд ажлууд явж исэн. Бас тэр үг бас монголчуудын сэтгэлд нэлээд л хоногчсон л байх шиг үлээ л те. Тэр ер нь яг өмнө нь хэрэгжүүлж исэн тиймэрхүү нөлөөллийн компанид ажлууд гэдэг ч юм уу магадгүй бас одоо сүүл хэрэгжүүлсэн яг онцлог ажлууд нь яг ямар үр дүнд магадгүй бас хүрсэн бэ танд сонирхолж хэлвэл.
За тэгэхээр нөлөөллийн ажил байх ёстой бол яг байх ёстой мөлий угаасаа. Одоо олон улс дээр болохоор одоо 3 сард дэлхийн мөнгөний 7 хоног явдаг. 10 сард болохоор хуримтлын явдаг байхгүй. Тэгэхээр мэдээж зунжингаа ажиллаад яг нэг үр шимээ хүртэх үед би 10 сард яах вэ гэхээр хадгаламж хэсэг явдаг ахна шүү дээ. А луурчин болохоор аюу хэцүү. Цаг хугацаа байхгүй. Байнга хийгдэх ёстой ажил байж идэг. А яг ингээд сегментлээд хараад үзэх юм бол хизээ яг хүмүүс л уурдуулдаг гэхээр ерөөхдөө яг юм баяр наадмын үеэр хөвчлэн явцдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр ингээд баяр наадмын үеэр ч манайхан ч одоохон төлөвлөхгүй шүү дээ. Ер нь бол тий. Цагаан сар болдгоороо болдог, дээлээ авдгаараа авдаг. Тэгэхээр яагаад заавал хос гутлан дээр л уурдуулах хэрэгтэй юм бэ? Тийм үстэй. Тэгэхээр нөгөө яадаг вэ гэхээр тэр чинь нөгөө нэг онлайн худалдааны л уурн эхэлж чинь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг чиний яг дурдчихсан бид нар бол цагдаагийн ерхий газартаа ингээд өнгөрсөн хугацаанд 6 хийсэн байт юм байна. 6 хайн яг ингээд анхных нь бол яг ятгах тусам нэгтэл тэр үед бол намайг л үзээдчихсэн хүмүүс. Ингээл юм асуухаар л чи яг мөн үү гэл инки юу хийгээд байгаа юм бэ гэл намайг өөр ингээл дотны хүмүүсээс тэгжсэн аахгүй. Тэгэхээр ашгүй дээ л гэж бодож байгаа аахгүй. Тэр үед яаж исэн бэ гэхээр яг аян яваад ирэхээр хүмүүс анхаард юм байна. За нэг юм болох гээд шүү те инkin. Тэнгүүтээ яг аян дуусаад нэг 3 сар ч өнгөрт нэг сар өнгөрөөд ирэхээр буцаал хуучнаар горчдөг. Тэгэхээр нөгөө нэг сургалтын системд оруулаад байнга тогтмол өгөхөр хүн ингээд дадал суучдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр луур чи өөрөө байнга ингээд нэмэгдчихийдэг, аргачлал нь байнга өөрчлөгдчихийдэг. Тим юмыг одоо яах ёстой юм бэ гэдэг дээр яг яалтчгүй одоо цагдаагийн ерхий газар нийлцсэн байна. Монгол ангийн хүртэл хамтарч гин, санхүүгийн зохицуул хороо хүртэл хөдөлж гин. Ерөнхийдөө санхүүгийн салбар өөртөө ингээд одоо анхаарахаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг нөлөөллийн ажил явдгаараа явна. А цаашид бодлогын ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг тал дээр бид нар илүү их ажиллаж байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр ер нь мэдээж тэгэхээр нөлөөллийн ажлын дэмжлэгтэйгээр иргэдийн энэ одоо санар сэрэмжтэй байдал нөгөө талдаа бас одоо санхүүгийн боловсрол мэдлэг сайжрах гэдэг үр дүн бид нар харж байгаа гэж харж байна. Тэр ер нь одоо ерөнхийдөө яг ингээд санхүүгийн боловсрол гэдэг ерөнхий нэг юм сэдв хаад үзэхээр одоо та мэдээж одоо энэ төрлийн мэдээллийг ингээд тогтмол ингээд хүмүүст өгч байгаа тийм. Тэгэхээр ер нь яг хувь хүн яг хөрөнгөө яг ухаалгаар удирдах одоо явж байгаа аяны гол юу нураа гэсэн шүү дээ. Тэр яг хөрөнгөө ухаалгаар удирдах тал дээр яг хамгийн чухал баримтлах зарчим гэдэг ч юм уу яг гол зөвлөгөө таны зүгээс өгвөл юу байх вэ? Тэгэхээр мэдээж одоо хүн болго өөр ингэсэн санхүүтэй байгаа тий. Тэгээд одоо би ингээ өөрийнх нь түүхийг ингээ боддог аахгүй тухайд ингээл анхаа ингээл санхүүн боловсрал гэдэг нь юу заагаад байгаа ч өөрөө ойлгохдаггүйсэн тухайд хэрэгтэй мэн эдэр гээд тэгвэл хүмүүс яг хизээ ойлгоод эхэлж амьдралдаа хэрэгжүүлээд ирэхээр санхүүгийн боловсрал гэдэг маань эцсийн зорилго нь чи өнөөдөр санхүүгийн хэрэгжүүлээтэй байх хэрэгтэй байна. Санхүүгийн сайн байдал. Тэгэхээр маргааш одоо ажил олгогчтой үед бас ингэдэм байна л да. Ингээд нэг өртөө хүн байгаад шүү дээ. Тэр хүнээс бүтээмж гарах уу? Хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэр хүн яг тэрийг боддог байхгүй. За би тэр зээлээ яах вэ? Энийг яах вэ? Бүтээмж. Тэгэхээр яагаад байгууллагууд хүртэл энэ рүү орж байгаа гэхээр бас л мөнгө л яригдчихэж шүү дээ. Орлоготой байхын тулд тэр хүн сайн ажиллах хэрэгтэй байгаа дээ, тий. А тэгвэл хувь хүн дээр яах вэ гэхээр нэгт би өөрийгөө тодорхойлох хэрэгтэй байд юм байна. Би санхүүгийн яг хаана яваад байгаа тогтоод байгаа. Өөрөөр хэлбэл орлого зарлага гэсэн үг байхгүй юу. За ингээл бид нар хийж бичдэг юм байна л да. Одоо сүүлийн үед л аягүй сайн бичдэг болсон. Бас нөө програмууд аягүй гардаг болсон шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр орлогынхаа өөрийнх нь нөхцөл байдлыг бол тодорхойлох хэрэгтэй байна. За надаа нэг ийм орлогууд байна, ийм нэмэлт орлого байна, ийм юмны өгөөж байгаад байна тий. Яг нөгөө тал нь би зардлуудаас тооцох хэрэгтэй. Надаа тэднэрийн зардал байна. Тэгээд дээрс нь би өртөө байна тий. Тэгээд цаашид явах уу гэж зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг санхүүгийн боловсрол яг хувь хүнд юунд хэрэгтэй гэхээр яг үнэндээ хэлэхэд санхүү хэрэгчлээ шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ч би чанс сумаар байгаа байхгүй. Яг тэр хүн болгонд өөрөөр тодорхойлогдсон юм байна. Чиний санхүү хэрэгчлээ гэж юу? За мэдээч одоо тэр таны түрүүн хэлжсэнчлэн те тодорхой тэр нэг санхүүгийн зардлаа даах хэмжээний орлогоо би өөрөө мэддэг байх гэж ерөнхийдөө ойлгож байна. Зүг. Яг нэг юм Америкийн Нобелийн нөгөө нэг шагналтай Бернан гэдэг. Бернан нөгөөдгөн талаар хэмээл одоо яг орж ирэх гээд хоёр эдийн засгч маань яг наадхан дээр судалгаа гэдэг Нобелийн шагнал авч ирсэн байна л да. Энэ бол Америкийн судалгаа. Тэрэн дээр юу гэж ирсэн бэ гэхээр хэдэн дөрөвтэйгээр Америк хүн ерөн санхүүгийн одоо талаар санаа зовхгүй байт юм байна гэдэг. Одоо нэг сэтгэл зүйч хүн нэг нь талаар эдийн засгч хүн байгаа байхгүй. Судалгаа хийгээд үзсэн чинь тэр $75,000 дээш гэдэг тоо гарч ирсэн. Тэгэхээр яг нөө хэлэх гээд чи хэдэн өр хүсэж байгаа юм бэ? Энэ айгуу тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол ингээл яг нөгөө нэг
их гэж ярмааргүй байгаа байхгүй. За ойлгомжтой байр авмаар байна. Хэд ойлгомжтой шүү дээ нэг дүн байгаа. За би мэдээж насан турш машинтай олмоор ойлгомжтой шүү хитэн төгрөг. За би ингээл хүүхдтэй болох юм байна. Сургалтын төлбөр яах юм. Энэ бүх юм нэг хайд нь буй нууц тоонор биш шүү дээ. Тэгэхээр би тэдэн нас хүртлээ одоо сүүлийн айгуу тэр айгуу хэрэгжээд байгаа байхгүй. Одоо яг мч хэлдэг штэ 30 нас хүртлээр сайн хүний дор сайн суралцаа 30-аас хойш яа өөрийнх нь бизнестэй болоо гэл тэ. Тэгэхээр яг тэрэн шиг яг би тэдэнд өргөтэй болохын тулд яаж ажиллах вэ гэдгээл бодох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд мэдээж тэрийг яхам санхүү эрхчлээ гэр хүн болгонд одоо өөрөөр тодорхойлогдоод байна штэ. Хизээ гэхээр мөнгө надад асуудал болохгүй үед санхүү эрхчлээ гэсэн үг нэ. Мөнгөний талаар бодохоо болох үед гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар ч ингээл цалингаа үлээгээл зээлээ. Тэгэхээр тэр бүхэн бодогдохоо болно гэдэг чинь та санхүүгийн эрхчлээнд хүрсэн байна гэсэн үг байна. Санаа амар болох нь. Санаа амар болчихж байгаа байхгүй. Тэгээд арт тал нь юу вэ гэхээр ерөөсөл нөө стресс шүү дээ. Бид нар яг нөгөө нэг санхүүгийн яг энэ боловсролын бодлого хизээ яг гарч эхэлсэн бэ гэсэн чинь ерөөхдөө улс орнуудын хувьд яг нөгөө нэг юу юм байна л да нөгөө нэг эдийн засгийн хямрал. Хямралтай үед яах юм? Мөнгө авахгүй шүү дээ. Тэг яах юм? Гэдэг юм болсон байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр яг анхаарч эхэлж исэн. Тэр хүн яг тийм үед яг ямар үйлдэл хийх ёстой гэхээр ямар бэлтгэлтэй байх ёстой. Хямрал гэхээр мэдээж надад мөнгө авахгүй байх нэ. Тэгэх юм бол би одоо цалингийнхан 3 сард одоо бид нэр одоо чи бас төв банкнд ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө дотоодын валютын нөөц хэр байх ёстой мэг асуудаг шүү дээ. Тэр нөгөө импортын 3 сарын нөгөө хэмжээг хэрэгцээг хангах хэмжээнийх байдаг гэдэг чинь хувийн ч гэсэн ижилхэн шүү дээ. 3 сарын цалин чинь ингээд хизээж авахд бэлэн байгаа тэр дансанд чинь байгаа юу? Энэ бол эрслээс би өөрийгөө хамгаалах гэдэг нь тий. Дээрээс нь нөгөө нэг түрүүний хэлээд байгаа нөгөө зоригтой хүрсэн мөнгөд чинь энэ тэнд ингээд явж гин үү? Тэгээ ингээ явахаар хүн одоо яхаа эцсийн зорилго нь бол ерөөхдөө санхүүгийн сайн сайхан байдал. Одоо залуучууд болохоор мөнгө бодхоо болчих юм бол хүн хөгжил татдаг гинэ. Тэгэхээр одоо бол бид нар чи юу яриад байгаа юм бэ? Одоо ингээл ярих юм бол гайх штэ. Зээлээс зээл гээл те ингэж яхад юу хоримтлал яриад байгаа юм бэ? Үгүй. Энийг бол ярих л хэвээр нүргэлж байна. Яагаад тэгэхээр нэг бид нар чинь өөртөө амар ядуу гэж ярих аягүй дуртай. Тэр яг та ядуу юу гэхээр үгүй. Би мөнгө л удирдах чадахгүй байх гэсэн үг байна. Одоо ингээд одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр одоо дэлхийн эдийн засагч ингээл тодорхой бас байдал өндөр байна те геополитикийн нөхцөл байдал гэдэг ч юм уу. За тэгээд дотооддоо ч гэсэн бид нар бас ингээд эдийн засгийн одоо яг төлөв яг ямар хуу чиглэлд яваад байна гэдгийг бас ингээд тоочны баримттай одоо баримжаатай хэлэхэд айгүй хэцүү ч юм уу те. Бодлого талаасаа ч бас ингээд янз бүрийн бодлого хэрэгжүүлж ийн засаг бас ингээд тодорхой гэдэг ч юм. Ерөнхийдөө ингээд эдийн засгийн доктортой адил бас ингээд алдагдаад байгаа иймэрхүү яг өнөөгийн нөхцөлд яг хувь хүн ямар хуу байдлаар яг мөнгөө удирдах нь яг ер нь яг зөв юм бэ? Одоо яг танаас чинь асуувал яг өнөөдөр та ингээд санхүүгийн шийдвэрээ гаргахад хамгийн чухал нь гэж яг юу үзэж байна? Магадгүй ингээд цаашаага тийм ингээд би ингээд хадгаламж нээх гэсэн юм а гэдэг ч юм уу, зээл авах гэсэн юм а гэдэг ч юм уу. Тухайн шийдвэрийг гаргахтаа бид нар яг ямар мэдээлэл үндэслэх нь яг зөв болоод байна вэ өнөөгийн нөхцөлд? Яг нөгөө нэг саний одоо ингээд энэ асуултын өрөөнд хэлэхэд бол бидний санхүүгийн боловсрол бас эдийн засгийн суурь боловсрол гэдэг байгаа байхгүй суурь мэдлэг гэж яриад байгаа. Энэ бол надаас шалтгааллахгүй байгаад байгаа байхгүй. Би санхүүг бол би удирдчихэд байна тий. Надаас шалтгааллахгүй яг хэлээд геополитикийн докторгүй байдал байна. Дээрээс нь одоо дотоод нөхцөл байдал докторгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл нэг тодорхой бас байдал үүссэн тохиол би яах ёстой юм гэж байгаа. Тэгэхээр би оршин штэ. Харин би тэр үед яаж өөрийгөө бэлтэх вэ гэдэг нь байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй би одоо дараа жил ингээд жоохон одоо эдийн засаг хямрлаа гэж би дотроо одоо төсөөлье тий. Мэдээж дайн өнөөдөр дуусах юм уу? Маргааш яах юм тий. Ковид үед бид нар амар том сэрэлт өгсөн. Тэгэнгүүт за би ер нь бол хумх юм байна. Тэ төлөвлөгөө гаргахтаа яах ёстой би эрсдлэг бодох ёстой юм байна тий эрсдлийг юу хамгаалах вэ гэхээр мэдээж миний хадгаламж байх ёстой юм байна тэгвэл би хүсэл хэрэгцээг ялгаад эхлэх юм байна дараа жил би нэг аялах гад бодож ирсэн бол за энүүдэ болий энэ бол байх ёстой юм байна тий тэгэхээр аль болох танаж болох тэр юм уу танах нь зөв юм байна одоо яг хувь хүн дээр тий яагаад тэгэхээр би тодорхой бас байдалд байх гэдэг шүү дээ нөгөө төгөөр одоо яг энэ үед одоо нэг бид нар яг юм нэг квиз явуулдаг л хамгийн инээдтэй асуулт нь та гэртээ сая төгрөгийг хадгалаа жилийн дараа хэд болох вэ гэдэг байхгүй банкны хүн 11 гэхэд бүгд яг сая 110 гэдэг байхгүй үгүй шүү дээ хариултан дээр гэрт байгаа юм чи өсөхгүй шүү дээ хэвийн тэгэхээр хувь хүн яах ёстой гэхээр мөнгө мэдээж өсөх ёстой мөнгө зүгээр ингээд гэрт байх юм бол энэ зүгээр л одоо хүмүл олчих шүү дээ бид нар одоо эдийн засгаар ярьдаг нэг флоу буюу байн өнгө урсж явах ёстой байдаг тэгвэл би хамгийн найдвартай хөрөнгө оруулалт хийх юм байна юм үед. За магадгүй эрсдлээ би сайн тооцоомл зөв
хөрөнгө оруулалт хийх ч юм уу тий. Нэг бол би одоо хадгалах ч юм уу тий. Одоо тийм одоо хэрэгслийг сонгоно гэсэн үг байхгүй юу? Тэгэхэд хүсэл хэрэгцээгээ бас яах нь ялгадаг байх юм байна. Мэдээж нөгөөдгөр эрсдэл байж тий. Тэгвэл би даатгуулах хэрэгтэй юм шиг. Одоо би ч гэсэн одоо ингээд 3 хүүхэдтэй бодож байгаа байхгүй. Одоо би сайн жолооч яж болно. Намаа мөрөх муу жолооч байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө талаар би амь насны даатгал хийлгэснүүл хийх хэрэгтэй байхгүй. Яг л миний ард ар гэр бүл байна шүү дээ. Тэгэхээр амь насны даатгал маань яах вэ гэхээр намайг одоо гинтийн онцлог ингээд янз бүр болох юм бол миний ипотекийг хаах ч юм уу тий. Гэх мэтчлэн зөв хэрэгслүүдийг сонгоод одоо ялангуяа одоо Монгол улсаар санхүү хүртээмжээр нэлээд өндөр ордог. Бид нар бол 96% нь бол санхүү хүртээмжтэй байна. Нэг хүний авч байгаа санхүү бүтээгдэхүүнтэй хангалттай байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр иргэд маань бас одоо нэг одоо өнөөдрийн сэдв чинь бас заллин ливер гэдэг гэж байгаа шүү дээ. Гинтийн юм гэж байхгүй. Одоо газар тяа тий яах вэ зөв үедээ хөдөлсөн эрсдэл өндөрт мэдээж эрсдэл өгөөж өндөр үед эрсдлээс өндөр байж идэг тий. Гэхдээ одоо юу гэдэг нь тий гинт баяжна гэдэг чи одоо тийм ойлголтоо мартаа. Тэгээд одоо юу гэдэг нь бас нэг юм кейсээс л би аягүй загнуулсан тэрэн дээр юу үдээ тийм их шунал хүн яагаад гинт мөнгөтэй болохоос нэг одоо яг мөрөдөд тоглоомж байгаа азан тэтгдэг нэгт азан тэтгээд байна хоёрт шунал хөдөлгөөд байна тий одоо энэ баяжаад байгаа юм чи би яагаад болохгүй байгаа юм бэ гэж ярьдаг байхгүй юу барьцаад тэр нь яг шунал гэсэн үг шүү дээ тэр чинь нөгөөдөөр бусдыг бас даган дуурайгаад байна. За энэ зүт найдвартай гэсэн гэл те. Одоо энэ рүү л орол алчих гад байна гэл те. Тэгэхээр нөгөө нэг даган дуурайх гэж бид нар хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг юм одоо хэрвээ та ингээд ирээдүгөө ингээд бодох юм бол эрсдэлтэй бэлтэн гэх юм бол нэгт санхүүгийн одоо хамгийн доктортой буюу тийм бүтээгдэхүүнүүдээ сонгоё. Хоёрт би эрсдлээ хамгаалдаг ах хэрэгтэй байна. Гуравт би төлөвлөгөө гаргахтай тэрийг оруулмаар байна. Тэ хүсэл үүрэгтэй хаана би тандах юм хаана яах вэ гэдгээ тодорхойлчих юм бол бид нар бол тэгэл явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ялцчгүй л ингээд бүхий л шийдвэр жижиг том гэлтгүүл маш ухаалгаар хандах шаардлагатай болж байна тий. За ингэ маш сонирхолтой жишээнүүдийг та бас ингээд хэллээ. Ерөнхийдөө хоёулаа ингээд яриагаа дуусгая гэж бодож байна. Гэтэ хамгийн төгсгөлд нь танаас асуухад тий мэдээж сая ингээд маш хэрэгтэй олон зөвлөгөө санаануудыг хэллээ. Гэхдээ яг хамгийн сүүлд нь та яг олон нийт энийг л ойлгочихосоо гэдэг нэг хүргэх нэг тийм санхүүгийн боловсролтой холбоотой ч юм уу магадгүй залинтай холбоотой ч юм уу нэг тийм ойлголт олон нийтэд хүргээж гэвэл юу гэх вэ? Хүн нэг л өдөр босоод санхүүгийн боловсролтой болдгоо. Харин санхүүгийн мэдлэгтэй байхын тулд бид нар тууштай байх хэрэгтэй юм байна. Мөн сахилга хоттой байх хэрэгтэй юм. Энэ хоёр үг бол намайг ч амар өөрчилсөн. Яг тийм нэг туслыг хураавал далаа гэж ярьдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр боломжгүй юм шиг харагдаж байгаа мөртлөө нэг л мэтгэд тэрийг хэрвээ чи сахилга баттай байх юм бол хэрвээ чи тууштай байх юм бол боломжгүй юм бол байдгүй юм байна. Нөгөөдөөгөр ингээ харах юм бол яг амьдралын бүх хэв шинжинд байдаг шүү дээ тий. За яг одоо л бид турж эхлэндэ гэл эмэгтэйчүүдийн байнгын сэдв байдаг штэ. Тэгэхээр яг одоо л гэдэг юм шиг одоо л эхлэх хэрэгтэй юм байна. Бодож эхлэх биш одоо л эхлэх хэрэгтэй тий. Гэхдээ эхлэх гэдэг бодол маань өөрөө нөгөө зорилгын 50% байдаг боловч чи тууштай сахилга баттай байхгүй бол нүүч биш гэсэн үг байна. Тэгэхээр би иргэдэд одоо юу одоо тий санхүүгийн одоо өөрийнхөө мөнгөө зөв удирдах гол юм юу гэдэг юм бэ гэхээр таны сонголт бол таны сонголт. Тэр сонголтондоо тууштай ах хэрэгтэй байна. Мөн сахилгаттай ах хэрэгтэй. За маш их баярлалаа танд. Үнэхээр хэрэгтэй үнэтэй мэдээллүүдийг хүргэлээ. Баярлалаа. Уурч авчирсан. За баярлалаа. Insights podcast-ийн энэ удаагийн дугаарт Монгол анхны санхүүгийн боловсрол харилцааны газрын ахлах мэргэжилтэн Нургуул оролцож маш сонирхолтой яриаг өрнүүллээ. Ингээд хамт байсан та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.